하늘아 어떤 사고이다 없습니다. 내가 ядаа 보라. үтсэн дээлтэй морь ундаг гэдэг хүмүүсээ шал ангид юм а гэдэг тэдэнд ойлгууллаа. Тэгсэрийнхэн. Гэхдээ Тэ та нарыг яана гэдгийг мэдэж байна. Мэдэхгүй байна. Та нараас бүгд болгоомжлох болно. Яагаад юм бол? Хөө амцуутай мөртлөө. Өрдийн түүх бай шүү дээ. Хүчрхэг болгох юм бол яадгийг тэд ясмахаараа мэдэрсэн улс орнууд. Тэгэхээр тэр хэрээр та нарыг хагалгаж бутаргаж өөрсдийн соёл авахыг энэ болгоноор уруу татаж янз бүр болох гэж энэ ажиллагаа маш их эрчимжих болно гэдгийг л өгөн мэдэж байна. Тэд та нарыг эхлээд морь унсан хөдөө хэрээр давхсан ер нь нэг бүдүүлэг тийм л хүмүүс гэж бодож байгаа шүү дээ төсөөл. Санийдээ Солонгост болсон шавуун дээр ч гэсэн бусад багийн тамирчин болохоор Монгол хамгийн сул баг юм шиг байна гэж бодоод амархан дийлчих нь одоо гэрчлүүн буцаана гэсэн ялагдаал дуусгасан л та. Гэтэл тэс өөр байна. Тэдний бие балдар яриа хөөрөө авиас чадвар маш богино хугацаанд сэтгэх гих мэт зүйлс нь гоц байна. Тэгвэл бид эднээс болгоомжилж өөдн гаргаж болохгүй маа гэдэг сэжмийг тэд дэлхийн нийтээрээ хүлээж авсан байна гэсэн үг. Тиймээс та нарыг өөдн гаргахгүй тул бүгд дэрвихээр хичээх болно. Нэгэн л та нар өрсөлдөе гэж л тийм болсон. Тэгээд шахуулах уу эсвэл тэмцэлтэх үү гэдэг л үлдэлж байгаа юм. Гадныхан бол та нарыг хүчтэй байлгахгүй тулд өөрийн талдаа уруу татна. Өөгн бэлэглэн, уусгана. Найр тавина, зөндөөл юм болно. Өөрсдийнхөө хил аялга, дуу хуур, шашин шүтлэг бүх юмыг хүртэл найр тавих боломжтой. Тэгэж өөрсдийг ч мартагнуул чадвал тэдний хамгийн сайн хэрэг болно. Соёлдоо уусгаж авах гэж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бид нэр яаж дархлаатай байх вэ? Улмал нэгтэр, улмал үндэсний үзлээрээ бай. Тэд та нарыг улмал өөрсөндөө татах гэж оролдоно. Өөрсдийн нөлөөндөө оруулж байгаа л улс орныг мөхөөдөг юм шүү дээ. Тэд бүр язгуур үнцээ мартаад бүр хин гэдгээ ч мэдхээ байлдаг гэдээ бод. Хин гэдгээ мэдэхгүй бол тэд ус байх ирэхгүй болсон хэдэн хэрмэл хүмүүс л болдг юм даа.